За тийм тэгээд бичлэг хийлгүү 9 сар мөрлөө. Мөрснөөс хойш жахаа гээд философи хэл дээр бол яг ганц хоёр бичлэг хийж агаад. Гэтэ тэргээ ч гэсэн 4 сар мөрж байгаа саяхан орж ирсэн л дээ. Иргэдэ шалтгаан нь гэх юм бол төгсөж хэлсэн болохоор диплом монтаж тэгээд аялал зугаалга. За тэгээ мэдээ сайхан наадмын азгаал гээл. Ерөнхийдөө олон шалтгаанууд комбодод явж байгаа л тэгээд одоо л нэг клокийн болоод нухацтайгаар ковид салбар руугаа буцаж орж ирэх гэж байна. Гэтэ яг нухацтайгаар гэж байгаа ч гэсэн сард нэгээс илүү олон контент бол оруулах хэмжихгүй л ахaltaа яг уучин шиг. Философийн сувгийг давхар ажиллуулна. Бас би IG дээрээ наран шинкүүд гэдэг нэг цуврал эхлүүлсэн байгаа нэрээ ороод үзэж болно яйс. Тэгэхээр ч одоо бас нэрээ төгссөн юм чинь бас хуваар янз бүрийн юм те. Тэгэхээр комбек хийж байгаа ч гэсэн хуучин шигээ сард нэгээс илүү бичлэг оруулж чадахгүй л ах. За тийм тэгээд энэ бичлэгээр бол Boys-ийг ярина. Boys-ийг ч гэж ер нь Boys-ийн season 5 дээр л илүү төлөвлөж ярина. Тэгээ ярин ч гэж ер нь хейтлэн заяа. Ерөнхийдөө энэ бичлэг бол миний 20 минутын турш тасралтгүй гоншгонж байгаа гоншгонлоос бүтэж байгаа болохоор зүрх судасны өвчтөй настай хүмүүс амархан рейж биетлүүд хүмүүс л үзэхгүй байж болно. Анхаарууллаа тий. Тийм. Тэгээ бичлэг хэлэх юм бол бас нэрээ нэг юм хэлэхэд манай нэг найзын газар байгаа дуртад өгөөрэй гэж нэлээд эртнээс асуусан. Тэгээ та одоо төрсөн өдрөөрөө ч юм уу зүгээр найзуудаараа нэг газар суугаад нэгнийхээ гэртээ байгаа юм шиг сайхан чийлрээ тий. Гол нь тэгээ дотроо биллиард, PS, darts гэл янз янзын тоглоомнууд байгаа болохоор яг нэг тийм гармаар байгаа мөртлөө юу их тал дээрээ бөөнөрөө тохирч өгөхгүй, тогтохгүй хийц хүрх гээд байгаа үед бол айгүй тохиромжтой газар юм байна гэж ойлгосон. Тэгэхээр та хэд маань хүсэл ороо сонирхоод үзэж болно. IG-ийн tab party room гэдэг байгаа. Дэлгэц дээр харагдаж ах хэвээр сонирхоод үзээрэй. За тэгээд одоо бичлэг рүү харъя да. Boys season 5-ыг бол 20 минутын турш муулна хэдүүлээ сайхан. За Супер Баатрын кинонууд дээр Супер Баатруудыг ер нь амын ясар туунтай бараг тийм хүний дээд гэсэн хөвшил ойлголтыг бол кино зохиолууд өгсөөр ирсэн шүү дээ өдөө хүртэл. Харин Boys болохоор хүчтэй байх, сайн хүн байх гэдэг хоёрын хооронд бол асар том заг байгаа шүү гэдгийг сануулад Marvel DC-г бол илгэлж гарч ирсэн цуврал байгаа маа. Яг нөгөө Endgame чинь 2019 онд гараад тест байлдан дагуулж ирсэн тэр үед буюу 2019 онд цуг гарсан гэсэн. Тэгээ цуврал маань ерөөдөө цаашаа явах тусам зүгээр нэг Marvel DC-г шогссон парад биш, харин хяналтгүй эрх мэдэл нийгмийн бүх давхархад хэрхэн яаж нэвтэрч болдгийг харуулсан. Ер нь нэлээд маш зөрөгтэй бөгөөд нийгэмд бол байх ёстой чухал бүтээлүүдийн нэг болж эхэлсэн. Тэр утгаараа ч гэсэн нөгөө цувралын гол байсан Homelander-аач гэсэн зүгээр нэг psycho эрхийн балай одоо нөгөө хүнд байж болох сэтгэл зүйн шин чанарыг ихээс илүүтэй тэр шин чанарыг нийгэм өөрөө зөвшөөрчвөл ямар аюултай үрдүн хяналтгүй эрх мэдэл хяналтгүй тогтолцоо бүрдэх боломжтой вэ гэдгийг одоо систем талаас нь илүү харуулсан те. Өөрөөр хэлбэл Boys-ийн асууж байгаа хамгийн гол асуулт нь Homelander яагаад ийм хүн болчихваа гэхээс илүүтэй аль хэдийн ийм болцсон хүнийг нийгэм яагаад зогсоохын оронд улам өөгшүүлээд идэг вэ гэдэг одоо хувь хүнээс илүү нийгмийн асуудал илүү чухалчсан санагдсан. Homelander бол нийгмээс гадуурт тэгж нөгөө лабораторид үүссэн мангас болохоор дарангуйлагч болоогүй. Харин нийгэмдэр гарсныхан дараа тэр мангаслаг шин чанарыг ашиглаж дээдлсэн систем одоо өөрийг нухтаж авснаар л дарангуйлагч болох зам нь эхэлсэн гэсэн санааг илэрхийлэх гээд байгаа юм. Тэгээ нөгөө season 5 дээр Стэн юм штэ газ тийм. Газ MM2-ын диалог бол ерөнхийдөө цувралын яг тэр гол санааг агуулсан season 5 дахь хамгийн шилдэг диалогуудын нэг байсан дөө. Яг гоо энэ диалогоос нь дүгнэнгүүт цуврал маань стил нөгөө гол санаа сүн сүнэлтэд бол алдаагүй юм шиг байсан байж магадгүй. Тэрэн сайшаалтай. Гэхдээ гүйцэтгэл нь бол алдсан юм шиг санагдсан. Тэгэхээр яг энэ сизон дээр миний шүмжлэх гэж байгаа зүйл нь Boys юу хэлэхээ болсон гэхээс илүүтэй хэлэх гэсэн санаагаа дүр үйл явдал сценүүдийнхээ нөгөө дотоод логикоор нь баталж чадхаа болсон явдалт нь байгаа маа. Ерөнхийдөө execution буюу гүйцэтгэл талаас нь илүү шүмжлэх гэсэн үг. Гаднах плоттэй. Тодорхой жав хадгалаад байгаа юм. Ерөнхийдөө янз янзын алдаанууд байгаа. Тэгээ хамгийн түрүүнд дөрүүдийн гаргаж байгаа шийдвэрүүд тэгээд тэр нөгөө шийдвэрт нь зохиолынх нь өгч байгаа плотынх нь өгч байгаа үнэмшлэхгүй юу хавгүй тийм хүчилсэн үр дагавруудаас эхлээд ярих гэж бодож байна. Жишээ нь одоо Homelander-ийг өөгшүүлдэг олон нийт медиа корпорациудыг цувралын гол асуудал нь гэж гаргаж ирсэн мөртлөө энэ сизон дээр тэднийг өөрсдийн гэсэн нэг тийм ашиг сонирхол логик системтэй одоо Homelander-ийг ашиглаж байгаа гурдагч тал биш. Homelander л бүр хамгийн том байсан юм шиг. Уулын тэр хиний хил дээр газын хилдгээр Homelander-аас илүү том зүйл бол систем шүү дээ. Тэгээ тэр систем нь бол ерөөсөө тийм сүрдмээр харагдаагүй энэ сизон дээр. Өмнөх сизон дээр бол Watt бол бүр үнэхээр бозар улаан дэлгэрсэн. Одоо Watt бол Homelander-аас ч илүү сүрдмээс санагддаг байсан надад л. Тэгээ season 5 дээр болохоор Homelander л хамгийн дээдлэлт нь Watt бол ерөөсөө ямар ч сүр бараагүй нэг тэр Homelander-ийн утас үгэлтэй юм шиг. Яг хоо тийм болцсон байсан л та сүүлийн юун дээр платоос шалтгаалаад гэхдээ Homelander-ийг яг гадна талдаа Homelander-ийн доор байгаа мөртлөө Homelander-ийг далдуур тийм өдөртөж байгаа юм шиг тийм mastermind дүр ч юм уу. Тэр дүр нь бол нөгөө Genuine Godolkin байсан бол бүр амар гой платод гарах юм санагдаад байна. Тэр систем гэдэг зүйлийг тийм интерпретацж төлөөлөөд тэр Watt-ийн сүр хүчийг хадгалж явах хэвээр нэг бэлэг тэмдэг бол байх хэвээр байсан юм шиг санагдсан надад л.
Тэгэхгүй бол нөгөө цувралын гол санаанаас зөрчилдөөд хамгийн гол байсан систем биш Homelander л дарчаад байгаа байхгүй юу. Манай Boise ч гэсэн Homelander-ыг л дарчих юм бол өстэй бүх юм сайхан болоод дэлхийн их тайван тогтох гээд байгаа юм шиг. Яг сүүлд Butcher-ийг Homelander алсан ч гэсэн дараагийн Homelander гарч ирнэ гээд цувралын гол санааг төгсгөлт нь хальт буцаад суулгасан л та. Гэхдээ тэрнээс өмнөх өрнөл эднэр нь бол цувралын гол санааг эсрэг зүгрүүл эргүүлэх гээд исэн юм шиг харагдсан надаа. Төгсгөлтөө ямар санаа хийсэн гэхээс илүү тэр санаагаа бүтэн сизнийхээ туршид сценүүдээр хамгаалж чадсан уу гэдгийг бас шүүмжилж болно шүү дээ. Зүгээр нэг дараагийн Homelander гарч ирнэ гэж хин нэг дүрийн амнаас диалогоор сонсох биш, яг сценээр нэг баталж хармаар байхгүй тэрийг. Одоо жишээ нь Homelander-ийн унсны дараа яг Watt задрахын оронд хөвцөө эзэмшигчтэнд нүүн түүний дүр Homelander-ийн дүр төрхийг арай аюулгүй, арай олон нийтэд таалагдах шин супер одоо хинч байдیں۔ Тэр нэгтэй deep ч гэдэм юм гоё. Deep хийсэн бол нэрээ гоё болох хэвчээ. Одоо нөгөө Midian яг хэдхэн хоногийн дотор дараагийн үндэсний баатрийг бүтээчихэж байгаагаар те. Яг нөгөө Стен газ гараад ирчихэж байгаа болохоор тэр санаагаа харуулах гэж оролцсон л та. Гэтэ тэг газ бол яг үндэсний баатар сүп бол биш те. Категорийн тэгэхээр өөр болчихно. Уг нь Genevieve-ийн Godolphin л яг тохирох байсан да. Уул нь хүлхгүйгээр Homelander-ийн орын яг нэг тийм өөр супер баатрын биеэр дамжуулаад Godolphin эзэлсэн байгаагаар ч юм уу те. Homelander бол системийг эзэлсэн тийм ганц мангас биш. Хамгийн том чөтгөр сатан биш. Зүгээр тэр системд хэрэгтэй байсныг бүтээгдэхүүн төдийлөө ээжээ гэдэг санааг гаргаад ирсэн бол айгүй тийм санааг батлаад харуулсан бол айгүй гүйл болох байсан юм яг л. Тэгээд нэрээ Godolphin гэснээс Genevieve бол бүр сураггүй байхгүй юу. Уул нь бол Genevieve 2 сизний турш үтсэн бас дэжгүй дөрүүд бол байгаа штэ Genevieve, Mary тэр чинь бол бүр Homelander-тэй энэ тэмцүү Odyssey яасан ийсэн. Тэгээ Sam мэдрийг бас би Homelander-тэй биш юмаа гэхэд нөгөө ядаж нөгөө Deep Mip Seven Gate-тэй нэг тулдахыг хармаар байсан байхгүй хэрэгвчтэй гэдгийг нэг шалгамаар байгаа тий. Тэгээ эндээс харахаар season 5 нь ер нь ганцхан тэр гол санаагаа эргүүлсэн алдаа гэхээс илүүтэй ер нь л угаасаа бүхэл сценүүд нь бүхэл бичигдсэн плот нь хангалттай биш тийм маш тааруу season болчиход байгаа. Уул нь бол бүр амар потенциалтай season байсан шүү дээ. Season 4-ийн төгсгөл яаж гоё төгслөө тий. Season 4-ийн гол төгсгөл байна. Манай нөгөө гой жүжигчд маань байна. Anthony Starr бол энэ season-ыг хэрэг гэж бүрөөстэй байдгаа барсан шүү дээ. Тэгээд түрүүсэн шиг Genevieve-ийн crossover эдрийг оруулах ч юм уу. Янз бүрийн амар гой конфликт, амар гой плот усарч өчнөө том боломжууд нүдэнд харагдаад байгаа байхгүй болно. Тэдэн тэгээд ерөөсөө үнэл болж амжилтгүй үлдсэн л дээ. Энэ тэгээд ер нь season-ийнхаа хэмнэл дээрээс л ер нь ахын мэгдээд эхэлсэн ихний дангуудаас дөрүүд нэг ийм зүй тогтолтой заяа. Дөрүүд нь нэг тийм том шийдвэр гаргана. Тэгээд нийгэмд амар том өөрчлөлтийг гаргаж эхэлнэ. Үзүүлнэ. Тэнгүүд гэтээ тэр өөрчлөлтийн үзэгчд ерөөсөө харахгүй. Үзчиж ерөөсөө тэр аамарын боллоо шүү гэдэг плотыг мэдэрч амжааг багтан дараагийн шууд стори руу шилжчихдэг. Яг нэг тийм сериал биш эпизодик филлер ангиур үзээд байгаа юм шиг айгүй балай. Нэгэстээ цувралынхаа плотын томроод байгаа мөртлөө харуулж байгаа ертөнцийн эсрэгээрээ улам жижигрээд тийм ийм л санагдаад байгаа байхгүй юу. Үйл явдал багтай сизон бол байгаагүй шүү дээ. Янз янзын юмуд болсон те. Гэтэ тэр болсон үйл явдлууд нь ерөөсөө тэгж хоримтлагдаж чадаагүй, ерөөсөө сэтгэл үлдээгүй сизон болчиход байгаа. Тэр үйл явдлуудыг хоорондоо нэг цавуугаар наалдаагүй юм шиг те. Нэг тентхийн өөр параллел ертөнцийн үйл явдал гараад байгаа юм шиг. Нэг түүр ангиуд ч юм шиг. Одоо нэг ангид гарсан том өөрчлөлт дараагийн ангийн дөрүүдийн амьдрал нийгмийн уур амьсгал хүчний харьцааг бол өдөр өөрчлөх ёстой шүү дээ болно. Тэр чинь логиктэй байх ёстой бас тийм. Ихгүй зүгээр нэг шинэ нөхцөл байдлын бэкграунд л үлдчихэв. Эсвэл бүр мартагтаад алга болчихно. Зохиолч нь баг мартчихдаг ба. Тэгээд ангиур дээр яг нэг шинэ болоод байгаа мөртлөө сизон маа нэг чиглэлээр татсралтгүй хөдөлж байгаа мэдрэмж төрүүлээгүй рүүлсэн шиг. Энэ сизон болохоор final season буюу төгсгөлийн season байтугай serial season ч гэсэн мэдрэмж төрүүлээгүй байхгүй яг нэг хэлэхэд. Жишээ нь одоо Homelander-ийн эрх мэдэл өсөв тусан boys-ийнхны сонголт улам багасаал, хоорондынхон зөрчилдөд нь улам уртстаал тэгэл одоо амьд үлдэх янз бүрийн арга чарга гаргаж ирэл тэр нь бүтлгүүтэл амар гоё юмнууд болж байна шүү дээ. Тэгж яхтаа уулын тэр нөгөө плоттойгоо холбоод дөрүүдийн нюанс тэр дөрүүдийн дотоод сэтгэл мэтгэлийн харуулж болно л доо. Гэтэ тэн дээр бол бүр амар хүчилсэн харуулдаг байгаа байхгүй. Дөрүүд дээр бүр хүчээр тулгаж, камер тулгаж харуулад. За одоо энэ дүр нэг иймэрхүү ээ шүү гэ. Энд тэнд баахан рандом гарч ирснаа хэрэгтэй үед нь буцаагаа нийлүүлээ. Тэгээд нэг тийм Дэн Шнейдрийн Никлодны цоврал шиг юм шиг. Айгуу тийм лавал өмнөх Boys-ийн өмнөх season 1 2 3-аас шал өөр байсан. Шал өөр vibeтэй. Өөр гэдэг нь бас тэр нь сайн тал нь бол их зөөхөн. Тэр муу тал нь илүү олонтой. Чанаргүй гэж бараг хэлэх байх би. Тийм болохоор ерөөсө дөрүүдийн зан шийдвэр өхөл эдгэн ч гэсэн айгу үнцэнгүй болчиход байгаа юм шиг санагдсан. Би л
эсвэл над дээр л юм болов би л Френчиг үхэлтэр бол ерөөсөө сүртэй мэдрэмж хамаагүй байхгүй. Уул нь бол би Френчиг Кимико хоёрыг айгүй хөөрхөн шибэлдэг байсан шүү дээ өмнөх сизнүүд дээр. Өмнөх бойсын сизнүүд яг дөрүүдийн хоорондын жижиг харилцаа тийм олон анги дамнаал хөрөмлөгтэй би дахиад хэлдэг. Олон анги дамж хөрөмлөгтэй тэгээд хөрөмлөгтэй байсан болохоор нэг нь нөгөөгөө орхих тийм уруу хаалдах янз бүрийн тэр дөрүүдийн шийдвэрүүд үйл явдлуудаа айгүй жинтэй санагддаг байсан. Тэгэд энэ сизний болохоор тэр түрүү хэлсэн шиг юмнууд нь ерөөсөө үйл явдал шийдвэрүүд нь хөрөмтлөгтаагүй нэг тийм хиймэл яваад исэн болохоор Френчиг Кимико хоёр гэсэн сэтгэл хөдлөлийн өрнөл ерөөсөө бараг байгуулахгүйгээр тэр үхлийг build up хийхгүйгээр гинт рандомор хүүлэнгүүтээ за одоо үйлээрээ гэдэг юм шиг ив авгүй орж ирж байгаа юм. Тийм болохоор би дүрийг хайрладаг хэвээрээ мөртлөө үхлийг хараад бараг юу ч мэдрээгүй энэ цувралыг бас гүйцэтгэлийн тал дээр асуудал болж байгаа том баталгаануудын нэг баг миний хөдлөө. Френчиг үхэл бол тэрнээс хамаагүй дээр ээж болох байсан. Одоо яадаг чинь Френчиг Кимико хоёр бүтэн сизний турш нэг тийм ирээдүг хамт төсөөлгүүлээд тэр плотоо ихтэй амар гоё смутер уйлдуулаад штэ тий плоттойгоо. Анги явах тусам тэр ирээдүйн ойртож байгаа юм шиг мэдрэмж гордлог өгч хагаад яг тэр үед нь Френчиг хүлдэх ч юм уу. Тэгсэн бол бид нар зөвхөн тэр дүрийг биш тэр хоёрын арай гэж бий болгосон амьдралыг хамт хүлж ийн гэсэн үг штэ. Хайр юм гэж бодно. Өөрсдөө нэг юм алдсан юм шиг сэтгэлээ яг нэг тийм ямар ч байсан сэтгэлийг тодорхой хэмжээнд хөдөлгөн тийм үү. Хэрвээ build up хийсэн байсан бол Френчиг үхлийг ерөн сизон маань build up-а ерөөсөө өөрчилж хангалттай байгуулахгүй байгаад одоо том үйл явдал гарангуутал тэрний үзэгчдийн сэтгэлийг автоматар хөдөлгөчнө гэж нэг найдаад байгаа юм шиг санагдсан. Ерөнхийдөө season 5 дээрх манай дөрүүд бол яг нэг өөрсдийнхөө өмнөх түүх, хүсэл, айдас шийдвэрээс тийм айдсаар шийдвэр гаргахаас илүүтэй тухайн плотт яг юу хэрэгтэй вэ? Тэрийг нь хийж өгөх зориулттай нэг тийм тавилтаа нэвтрүүлэхийн оролцогч чиг тийм үнэлэх болчихж байгаа байхгүй юу? Дөрүүд яаж тэр адал явдлыг туулж байгааг биш. Зохиолч дөрүүдээ яаж финал руу тэр зөөж чирээд байгааг л сэрээд байгаа юм мэдрэмжлээ авч байгаа байхгүй юу? Энэ ялангуяа бүүчрийн төгсгөлөөс айгүй их тод харагдсан. Уул нь бол манай хүний Homelander-тэй адилхан мангас болж хөөрөхгүй гэсэн тэр айдас бол олон сизон дамж айшмаар хөрөмтлөгч байгаа штэ. Харин энэ сизон дээр тэр дотоод зөрчлийн бүүчрийн гаргаж байгаа үйлдэл тэгээд бусад дөрүүтэй харилцаж байгаа харилцаагаар нь хөгжүүлэхийн оронд финалийн нөгөө хамгийн сүүлийн хэсгээр тэр сэгрүү шууд хүчээр түлхсээр байгаад оролцож байгаа байхгүй. Бүх супер баатруудыг вирустэй алах плот бол мангар рандом гарч ирж байгаа бол биш л дээ. Тэр хүсэл нь бол байсаар ирснийг бид нар мэднэ өмнөх сизнүүдийн дууш. Гэтэ тэр хүсэл байлаа гэд тэр шийдвэр нь тэгж рандом гарч ирэх шаардлагагүй л байхгүй. Одоо Homeland ядаж Homelander-ийн үхэлтэй нэг тодорхой хэмжээгээр холбоотой ч юм уу эсвэл өөр нэг том үйл явдалтай уялдуулж одоо өөрөөр хэлбэл түрүүний хэлээд байгаа бүүчрийн тэр сонголтыг хийхэд зайлшгүй хүргэх ёстой байсан. Ёстой байтал зүгээр нэг ёс болгож хийж байгаа юм шиг. Бүүчрийн вирусыг сонгох мөч ууг нь бол бүтэн цувралын баг хамгийн хүн шийдвэрүүдийн нэг байх ёстой шүү дээ. Яг тэгвэл манай хоёрын сүбрүүдийг устгаа шийдэх юм бол Бека төгсөн амлалтаа зөрчиж байгаа гэсэн. Өөрийгөө нөгөө Homelander-аас ялгаж ирсэн сүүлчийн хүний өмсний хитрхи одоо бүх зүйлийг хамт тусдаж байгаа гэсэн үг шүү дээ. Сүбрүүдтэй хамт цуг. Тэгэхээр тэр сонголтыг зүгээр нэг яриа нэг уур амьсгал нэг гинтийн сценэр биш. Өмнөх ангуудыг сонголт бүрэн тэр төгсгөл рүү чиглэсэн хинтэлсэн байх хэвээр байсан байх. Үзэгчид одоо Бүүчрийг тэгж болохгүй гэж бодож исэн ч гэсэн Бүүчр яагаад өөр гарц орж харахаа болсныг нь ойлгох хэмжээнд Бүүчрийн дотор ортол нь тэгж харуулах хэрэгтэй байсан. Тэгсэн бол Бүүчрийн тэр төгсгөл бол айгүй гоё трагеди, гоё сцен болох байсан л та. Бүүчрийг хөлж гисэн энэс хамаагүй хил байж болох байсан. Тэгэхээр энэ хийх гээд байгаа санааг ойлгосон баг тийм. Бүүчр тэр нөгөө нэг Бүүчрийн гаргаж байгаа үйл болон Huey тэр хоёрын хамгийн сүүлийн сцен бол байж болно. Угаасаа баг байх ч ёстой. Гэхдээ тэр төгсгөл рүү хангалттай билдэ бас л хийгээгүй гэж хүмүүжлээд байгаа юм. Бүүчр яг мангас болсон гэхээс илүүтэй зохиолт хүнийг хүчээр мангас болгох гэж жижирдсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгээ Бүүчрийн нэргэлтийг ярьж байгаа бол Райны гэсэн тойроод өнгөрөх боломжгүй шүү дээ. Яа тэгвэл түрүүсэн шиг Бүүчрийн нөгөө Homelander-аас ялгаж ирсэн сүүлчийн гол зүйл нь хүний үсний хэлтэрхий одоо нөгөө Бека төгсөн амлалт гэдэг нь бол тэр амлалтын цаана бол Райн байгаад байгаа шүү дээ. Хэрвээ энэ сизон Райнтай холбоотой найдар бүрийн нэг нэгээр нь боттоор нураагаад Бүүчр хүртэл тэр хүүхдийг авах боломжгүй байна гэж итгэх хүссэн нэг тийм сцен юм уу? Райнер баг бойсын нэг гишүүнийг алуулсан байсан бол михүр амир ясах гэдэг юм шүү дээ. Тэр Райныг бас тийм олигтой гоё билд ап хийгээд өгсөн байсан бол Бүүчрийн шийдвэр бол хамаагүй органикор тусах байсан байх. Энэ сизон дээр бол Райн ерөөсөө Бүүчр Homeland хоёрын тэр дотоод зөрчлийг хөдөлгөх чухал айгуу тийм төв дүр байхынхаа орон зүгээр бас нэг рандом үед гач ирдэг плот түлч юм шиг одоо. Райны ч нөгөө нэг хиний охинтой жоохон шиплж мэплээдсэн шүү дээ. Ньюмины охинтой те. Тэр стори ч гэсэн бас л нэг хажуугаар шургуулсан юм шиг ерөөсөө плоттойгоо уялдаа холбоонч нэг харагдахгүй.
Тэр холбоос би ч гэсэн уулын плот руу гоё чихэж гоё смутээр уйж сангидж болох байсан байхгүй гоё юм даргаад. Яг бодод үзэнгүүт Райн болвол бүр амар чухал төр байхгүй юу? Райн болохоор ерөөхдөө цуурлын гол дайсан Homelander Butcher хараг хөвгээс илүү гол дүртэй. Тэгэхээр гол дайсан хоёрын дунд нь байж байгаа. Одоо энэ хоёр хүний ертөнцийг үзэх үздийн дундаас өөрийгөө хэн болохыг сонгох гээд байгаа нэг тийм айгуу чухал зангилааны дүр байх хэрэгтэй шүү дээ. Нэг талд нь болохоор хүчийг айдас эрх мэдэл болго ашигладаг төрсөн эцэг нь байгаа. Нөгөө талд нь сүпрүүдийг үзий яддаг мөртлөө өөрийг нь хүн хിവэр үлдээх гэж оролдог Butcher байгаа. Тэгэхээр Ryan-ы гарах сонголт болохоор зөвхөн аль аавыгаа даах вэ гэдэг тийм хөв хүний аж ахуй тогооны асуудал биш. Энэ цуврал эхнээсээ асуусан тэр супер хүчтэй хүн заавал мангас болох уу? Хамгийн чухал гол асуулт нь хүч юм уу эсвэл хариуцлагагүй хяналтгүй хүч юм уу гэдэг тийм асуултын хариулт болох боломжтой дүр штэ. Ингүүд Ryan-ыг зүгээр зохиолч нь Homelander руу нэгдэхүүлээл дараагийн эрэгтэй үед нь Butcher руу буцаж татсаар байгаа нэг одоо сонголт бүрийг нь бол плотын хэрэгцээнд л захируулсан. Одоо Ryan яг юу ойлгосон, юунаас айсан, хэний үг яагаад хүтийн зөвшөөр Ryan-д тэгж нөлөөсөн нь ерөөс тодорхой биш. Зүгээр нэг плотыг хөдлөх байрлал руу энэ тийш шилжээд байгаа юм шиг. Ерөөсөө Ryan-ы замнал зөв бичигдсэн болвол нь Butcher-ийн унд Homelander-ийн төгсгөл бүр цуурлын гоос нагууруу яг нэг цэг дээр огтлцоо зангидах боломжтой л байлаа. Да уулна. Тэгээ Ryan-ыг сулгаччихэр угаасаа Homelander-ийн төгсгөлж гисэн дагаа суулгах нь ойлгомжтой. Homelander бол уг нь бол хамгийн том хүсэл нь өөрийг нь чин сэтгэлээсээ үнэхээр хайрладаг ганц үнэтэй болох буюу одоо ерөөхдөө Soldier Boy Ryan хоёр бол тэр хамгийн том кандидат нь штэ. Homelander одоо хамгийн их хайрыг гордож байгаа хоёр дүртэй. Аавгүй хоёр нь. Магадгүй Homelander тэр гордлохоо Tess-ээр агаад эцсийн тулаанд орсон бол бас арай өөр мэдрэмж төрүүлэх байсан ч юм уу. Яг тийм нөхцөлийг build up хийж янгуудаа хингүүтээ Homelander Ryan хоёрыг тултгах юм бол арай өөр мэдрэгдэн штэ. Би бол бас 10 жилийн дараа ихтэй одоо жишээлбэл Butcher хинтээ нийлж Homelander-ыг бойллоо гэдгийг бол шууд санахгүй байхгүй юу? Ryan Butcher хоёр нийлээд Homelander-тэй үүсэх нь бас л яг нэг тийм гоё плотынхаа дагуу ш. Зүгээр ёсоолгоол үзүүлсэн юм шиг санагдсан. Бас season 5-ын хошигнол тийм шок сценүүд, gore, янз бүрийн нөгөө нэг sexual сценүүд нь ч гэсэн органикаар биш нэг тийм хүчилсэн санагдаад байгаа юм. Эсвэл сэтгэл угаасаа цуурлан жоохон муу болсон болохоор сэтгэл дагаад ч тийм юм уу. Яг нэг boys дээр нэг ийм сцен байх хэрэгтэй доо гэж хүчээр оруулсан юм шиг. Эсвэл нэг тийм мим фармлах гэдэг байгаа юм шиг. Ерөөсөө тэр үйл явдлыг урагшлуулах зорилгогүй, build up хийхгүй, хэнийг ч хөгжүүлэхгүй, плоттойгоо хамаарал зорилгогүй тийм рандом сценүүд орж ирээд байгаа юм. Тэгээ үүнтэй холбоотойгоор season 5 дээрх тийм улс төрийн сарказмууд нь ч гэсэн айгүй тийм өмнөхтэйг харьцуулахад айгүй бүдүүн баараг ив авгүй болсон гэж хүмүүс шүүмжилж илээ. Өмнө нь болохоор Boys-ийн бод амьдрал дээрх улс төр, корпорац, медиа гурийн харилцааг нь яг өөрийнхөө ертөнцийн логикт оруулж шингээгээд нэр усыг нь хэлэхгүйсэн ч гэсэн бид яг юуг шүүмжилж байгааг нь ойлгодог байсан гэж аахгүй юу Америкчууд. Харин одоо season 5 дээр тэр ер нь гэхдээ энэ асуудал season 4-өөс эхэлж яригдчихсэн л дээ. Дөрүүдийн яриа, сурталчилгаа, чагсаал цуглаан бод амьдрал дээрх яг нэг үйл явдлыг баг тэр чигээр нь хуулж тавьсан нэг тийм зориггүй парад шиг. Уг нь бол сарказм гэдэг чинь бодит байдлыг зүгээр нэг дүүрээ авах гэхээс илүүтэй бодит байдлыг яагаад ингэж ажилтгийг задлаад бидэнд анзаараагүй логикийг томруулж харуулах тийм сарказмаар томруулж харуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл season 5 дээр шүүмжилж байгаа зүйл нь тодорхой болсон ч гэсэн шүүмжил нь өөрөө тийм шүүмжлэлийн чанар нь нэмгрээд нэг тийм зарим хэсэг нь зохиол болон зохиолчдын шууд коммент хувийн итгэл үнэмшлийн пропаганда шиг тийм ядаргаатай сонсогдоод ихсэн ингээд Америк үзэгчид бол шүүмжилж илээ. Юусээр харагдсан. Бас ер нь бодит улс төрийг ингээ хит туулаад эхлэхэр чинь бас Boys гэдэг өөрийнх нь тэр бүтээлийнхэн ертөнцийн бие даасан байдлаа алдаад эхлэн штэ. Тэнгүүд парадын ерөөсөө нэг тийм Boys-ийн ертөнц дэх үйл явдал гоё камео биш. Өөр нэг тухайн 7 хоногийн улс төрийн мэдээнд хийсэн скетч гэх юм шиг нэг тийм итүү контент шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд бас ийм сарказмын бас нэг том сул тал нь тухайн үеийнхаа улс төрийн контентнаас салгах юм бол шууд хуучраад алга болчихно штэ. Season 1-ийн тэр нөгөө Boys-ийн what-ийн маркетинг, сүбрүүдийн брэнд имиж, корпорацийн тэр хоёр нүур гаргалтын тэр бол угаасаа хизээж үзсэн ойлгомжтой. Хизээж үзсэн бид relatable санагдана. Season 4 5 дээрх тэр парадын бодлохоор яг нэг тухайн цаг үедээ л тааруулсан юм шиг. Тэгэл контекст нь байхгүй болчих юм бол замхраад алга болчих. Ялангуяа бид хэд бол ямар Америкт амьдардаг биш. Америк улс төрийг тийм сайн мэдхгүй. Ихэнх референсүүдийг ойлгохгүй шүү дээ. Тийм бас нэг асуудал байгаа. Тэгээд тулааных нь гүйцэтгэл одоо эффектүүд эдрийн ярих юм бол бас л жоохон тааруултаа. Homelander A-Train-ийг хөөдөг сцен байгаа штэ. Тэр л кул байсан. Бусад сценүүд бол жоохон хэцүүхэн. Тэгээд effects нь муу болохоос ч тэр юм эсвэл зүгээр нөгөө плотоос шалтгаалаад ч юм уу. Ерөөсө тулаанууд нь өмнөшгөө тийм аюултай жинтэй санагдахгүй байхгүй бас. Уул нь бол өмнөх сизнүүдээр бол
Boys дээр супер хүчтэй ялангуяа Seven эдэртэй тулнаа гэдэг чинь бол бүр амар сүрдмээр штэ. Жижигхэн мөргөлдөө гарсан ч гэсэн тэр айгу дарамттай санагддаг байсан. Season 5 дээр дөрүүд хитрхи олон одоо амьд гараад суперүүдийн хүч чадал нь сцен бүрийн хэрэгцээгээр нь дагаж өөрчлөлтөд ирэнгүүт хин үнэхээр аюуттай хин хэнийг ялж чадах ямар алдаа гаргавал хин үх боломжтой гэдэг тийм дотоод дүрмийг бүдгэрсэн юм шиг. Тэгээд энэ теншн мэдрэмж алга болчихгоо цувралын анхны хамгийн гоё давуу тал болох одоо жирийн хідэн хүн өөрсдөөсөө тэр хідэн хүчтэй баг бурхач чиг сүп гэдэг амьтдтай ямар тактик гэлж ямар ухаанаар сийчүүлж одоо төлөвлөгөө золиосоор тэр манай эдийн андердог мэдрэмжнээс алга болчихж байгаа байхгүй юу. Хьювиг бас ярмаар юм. Season 5 дээр Хьюви яг Хьюви бол ер нь гол дүрлэлтэй тий. Уул нь Хьюви гол дүр, Breacher туслах гол дүр үстэй тий. Миний ойлгох би бол тэгжлээ бодод шүү дээ. Манай яг Харрison багтай л та. Гэхдээ Season 5 дээр бүр сургаггүй болсон юм санагдсан. Ерөөсөө Season 5 дээр Хьювиг зохиолч Хьювигээр юу хийхээ нэг учраа олохгүй байгаа юм шиг. Хьюви гэдэг дүр чинь бас нэг ийм санаа агуулдаг гэж би хардаг хгүй юу. Уул нь бол энэ хэнийг жирийн хүнтэй normal guy. Ямар ч хүчтэй, ямар ч сүп биш мөртлөө Breacher шиг болохгүйгээр энэ ертөнцид тэмцэж амьд үлдэж чадахгүй гэдэг асуултыг бас Хьювигээр дамжуулаад идэв гэж би харсан хэдэн сизны турш. Тэгэхээр сүүлийн сизон дээр Хьюви яг өөрийн гэсэн нэг төлөвлөгөө, өөрийн гэсэн ёс суртахууны эрсдэл үүрээд Breacher-ийн аргаас өөр зам үнэхээр ажиллаж болохыг үйл дээрээ баталж сценд аталсан тийм сцен оруулж ирсэн бол айгүй зүгээр санагдсан. Season 5 дээр Хьюви бол ер нь ихэнхдээ л нэг бусдын шийдвэр гаргасан, шийдвэрт хариу үзүүлдэг, аврах үедээ авруулдаг, хэрэгтэй үед ингэж болохгүй гэж нэг хальт яалаа хэлжээл алга болоод тэгээд төгсгөлд нь Breacher-ийг ясуулгаж зогсоож байгаа тийм. Ингээд гол дүр маань цувралынхаа төгсгөлд өөрийн нэг тийм гоё стори нийцэн гоё дүр биш. Breacher-ийн зүгээр нэг Breacher-ийн backstory-г энэ төгсгөлийн зөв чиглэл, зөв голтолд нь оруулах зорилттой плотын түүл болоо үлчиж байгаа юм л да. Тэгэд бас миний ажигласнаар Season 5 дээр Boys-ийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь дөрүүдийн ёс суртахууны саарл орон зай марга алга болсон. Өмнөх сизнүүд дээр бол зөв талд байгаа хүн хүртэл аимшигтэй зүйл хийж болно. Breacher бол зөндөө харуулж ирсэн, юм чигсэндээ. Гимик бол хідэн алсан мэдэхгүй шүү дээ бид. Муу талд байгаа хүн хүртэл хай ойлгож болох ус шалтгаантай бас байж болдог байсан. Тэр нь бол үзэгчид хэнийг дэмжих тийм сонголтыг олгож олгоно штэ бол нь бол юм саарл орон зай өсгчүүл. Харин энэ сизон дээр болохоор хинэн зөв хинэн буруу гэдгийг бүр хүчээр тогтоогоод бид нэр зааж өгöd байгаа юм шиг нэг тийм дөрүүдийн хоорондын зөрчилдөөн нь ёс суртахууны бодит амьдралд ирэх тийм саарл мөргөлдөөн биш. Зохиолчт нь зүгээр амар тийм хар цагаан болсон. Зохиолчт нь зөв хариултыг хин дөрүүж алах вэ гэж байгаа юм шиг л Boys-ийн хамгийн чухал гол мөн чанаруудын нэр нь тэр байсан шүү дээ. Айгу бодит амьдралтай ойрхон байдаг байсан. Бодит амьдрал дээр бас сайн муу тал гэж байхгүй, хар цагаан гэж байхгүй, бүгд саарл байдаг бид нар сайн мэдж байгаа. Бас season-да вирус сайн юм бол ярих юм шиг байна. Өнөөдөр энэ жичлэлээр хийдэлсээр харах юм шиг байна. Тэгээд энэ бүхний асуудлын дондор яг энийг юу хүчээр хайж байгаа нэг магтах юм боллоо л доо. Season 5-ыг бүрэн нураахгүйгээр авч үзэл чадсан юм нэг үл жүжигчтэн л байна гэж харж байна би. Жүжигчдийн тоглолт нь Антони Стер бол угаасаа ойлгох шүү дээ. Ерөөс чанараа алдаагүй season 5 сизны турш Карл Урбан ч гэсэн дүр яг л Breacher-ийг гарах гэж л төрсөн хүн байсан гэдгийг бол бид нар харсан. Тэгээ бусад туслах дөрүүч гэсэн ерөн боломжийн. Дөрүүдийн тоглолт бол ялангуяа түрүүний хэлсэн Homelander Breacher эдэр бол яг нэг тийм плотын дотоод шилжилтийн хангалттай байгуулж өгөөгүй мөчүүдэд хүртэл өөрсдөө тэр харц биеийн хөдөлгөөн body language байгаа байдлаараа тэр хуримтлагдсан бүх ачааг нь жүжигчт нь би өөрийнхөө нуруу дээр үрж аваад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл плотноосоо гаргах ёстой тэр мэдрэмжийг жүжигчт нь цэвэр өөрийнхөө ур чадвараар гаргах гэж хичээгээд байгаа гэсэн. Тэр Homelander-ийн айдас ганцаардл Breacher-ийн тэр дотоод зөрчил эдрийг бол плот нь муу байсан ч гэсэн жүжигчт нь хичээсээр агаал гаргаж чинь жоохон ч болохгүй мэдрэмж төрүүлсэн гэж харж байгаа. Гэтэ сайн жүжиглэлт байлаа гэд тэр нь плот аварч чадахгүй штэ. Жүжигчин бол тэр плот дээрээ бичээд өгсөн байгаа тухайн мөчийг л тухайн цаг үеийг өмчлөлтөд олгож чадна тийм үү. Харин тэр мөч яагаа заавал ирэх ёстой байсныг тэр бүтэн том зургаараа бол плот нь тэр сизон байгуулах ёстой. Тийм болохоор яг зарим сценийг ерөөсө контекстгүйгээр тусна арах юм бол сайн гоё синематик сценүүд ажиллах гэж байгаа ч гэсэн бүтэн өрнөл дотор нь тавиад плот руу чихээд оруулаад үзэнгүүт нэг л тийм жин дутуу болоод байгаа юм. Энэ гоё жүжигчтэй биш бас л тийм асар том ruined потенциал гэдэг те. Одоо wasted потенциал. Тэгэхээр season 5 бол ерөөхдөө яг юу хэлэх ёстойгоо алдаагүй сайшаалтай. Тэрийг яг мэдж байгаа мөртлөө тэр санаандаа хүрэх тэр дүрийнхаа замнал шалтгаан үр дагавар хуримтлал тэр build up бол хангалттай байгуулж чадаагүй. Нэг өстой үр дүн зүв байсан байж магадгүй ч гэсэн доторх бие нь бол үнэхээр л
хангалтгүй л байлаа л гэж харж байгаа юм. Тэгээ season 5 дээр бол гоё гоё сценүүд байсан. Уул нь бол яг тэр нөх хуучны бойсын сүнсийг гинт цухуулгаж гаргаж ирэх. Тэгээ тэр сценийг харангууд бүр улам харамсалтай санагдаад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ цуврал ямар сайн байж болохыг нэг хальт харуулсан сценүүд гарч ирээд байгаа байхгүй юу? Цухаж гарч ирээд байгаа юм. Season 5 ядаж season 4 хэмжээнд ч юм уу. Гэтэ season 4-өөс ч илүү гоё болох боломж зөндөө байсан шүү дээ. Boys төгсгөлийн систем бүр үнэхээр гоё час хийсэн байдлаар төгссөн бол ер нь л яг энэ ТV цуврал гэдэг жанр дотроо л нэлээд том байр суурь эзлэхээр одоо томгуудын хэмжээнд яригдахаар гоё цуврал болж үлдэх бүрэн боломжтой байлаа л гэж би бодож байгаа юм. Тэгээд халаглаж байгаа юм хүмүүс нь. За тэгээд төшнийхаа төгсгөлд яг 20 минутын турш тасралтгүй хийдэлсэн л дээ. Гэтэ би Voice-ийн season 5-ыг бол яг дангаар нь цувралын үед бол бас тийм ч муу гэж хэлэхгүй зэ. Ер нь бол лав дунджаас дээгүүр гэж харж байгаа. Тэгсэн мэтлээ яг оншгоноод байгаа шалтгаан нь Boys-ийн төгсгөлийн үед бол дунджаас дээгүүр гэдэг нь яг үндэ хангалттай байхгүй. Boys-ийн өдий хүртэлхийн 4 season энэ legacy дотор бол энээс илүү боломж потенциал бол бүрэн байсан бүгд эрүүлийн зөвшөөрөх байх. Та нар тэгээд тэр Rotten Tomatoes-с одоо оноог нь харах юм бол оноог нь харьцуулаад харах юм бол шүүмжлэгчид бас дагуу оногцсон байгаа байхгүй юу? Шүүмжлэгчид бол илүү объективээр шүүж байгаа шүү дээ. Яг тэр цувралын тэр season-ийнх нь тэр season-ийн хувьд л дангаар нь дүгнэж байгаа те. Харин үзэгчид фэнүүд болохоор өмнөх 4 season-тэйгээ харьцуулж одоо маш өндөр хүлээлттэйгээр орж үзэж байгаа болохоор яалтчгүй тэр season 5 бол тэр хүлээлтэнд хүрч чадаагүй юм уусан юм л дээ. Нэгсэн доп дэлхийд ирэх бүх цувралуудтай харьцуулаад үнэлэх юм бол бас тийм уу season бол байгаагүй гэж хэлнэ боломжийн. Гэхдээ өмнөх season-үүдтэйгээ харьцуулаад Boys-ийг одоо Boys-ийн үүднээс шүүгээд үзэнгүүд яалтчгүй бусад season-үүдтэйгээ харьцуулахад хангалттай болж сарж байгаа. Потенциалтай өрөөгөө. За тийм тэгээд comeback бол асар том хейт бичлэгээр эхлүүллээ те. Дараагийн бичлэг бол яг хараахан шийдэг байгаа. Гэтэл лав дахиж нэгээс илүү олон сар мөрөхгүй байх л гэж бодож байна. Гайг байхаа цаачаа. За bye guys, дараагийн бичлэгээр уулзъя.